За өнгөрсөн жил буюу 2023 онд боловсрол эвсэл хүний эрхийн үндэсний комиссийн захиалгаар иргэний ёс зүйн боловсрол сурагчигт хүний эрхийн болон гендерийн дүн шинжилгээ хийнэ үү гэсэн захиалгат судалгааг бол хийсэн. Тэгээд за энэ судалгааг гүйцэтгэхэд манай Налах дүүргийн салбар зөвлөлийн зохицуулагч Ардаг, LGBT төвийн эрүүл мэндийн ажилтан Жак нар тэгээд бид 3 тунгалаг зохицуулагчтай хамтдаа хийсэн байгаа. За энэ судалгааг 6-аас 12 дугаар ангийн одоо мэдлэцэг эмэн дээр байгаа сурагчгийн иргэний ёс зүйн боловсрол гэдэг нэртэй сурах бичгийг онцолж авсан. За уг сурах бичигт сурагчгийн анализа танилцуулахаас өмнө ер нь иргэний ёс зүйн боловсрол хичээл хизээнээс эхлээд орж эхэлсэн бэ гэдгийг та бүхэнд одоо урьдчилж мэдээлэл хүргэх шаардлагатай байх. Энэ хичээл 2006 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулиудад орж эхэлсэн байдаг. Ингэхдээ ёс зүйн боловсрол болгож өнөөдөр хүртэл ингэж хувирч өөрчлөгдсөн байгаа. 2006 оноос орохдоо бол иргэн байх тухай хариуцлагатай иргэн байх, иргэдийн төлөөлөгчдийнхөө хурлыг очиж үзэх, өөрийнхөө аймаг дүүргийг судлахч гэдэг юм тийм байдлаар бол агуулга нь явж байгаа. 7 нэгт 1 цагаар гэж агуулга нь явж байгаа. Одоо бидний унсан гэдэг байгаа сурагчид маань боловсрол шинжилгээ ухааны сайдын 2019 оны хөтөлбөр шинжилэн батлах тухай А320 дугаар тушаалаар энэ хөтөлбөр сурагчгийг бол шинжилээд 2020-с 21 онд ерөнхий боловсролын сургуулиудад зааж эхэлсэн өнөөдрийг хүртэл зааж байгаа сурагчиг. За нийтдээ энэ хичээл 1-ээс 12 дугаар ангид 782 цаг ордог. Тэгэхээр монгол хэл математикта яг адилхан гэсэн үг. Монгол хэл математик хоёрын араас иргэний ёс зүйн боловсрол гэдэг хичээл орж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн нөгөө хичээлийнхэн цагийг бодоод үзвэл энэ хичээлийн ач холбогдол ямар өндөр вэ гэдг нь харагдах бах тий. За бид нар судалгааныхаа аргачлалыг Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёл шинжилгээ ухааны газрын сурагчигт гендерийн эрхтгш байдлыг яаж тусгах вэ гэдэг арга зүйн гарын авлага болон сурагчиг ба одоо тэгш хамруулсан боловсрол гэсэн зөвлөмжүүдээс бол энэ аргачлалыг авсан. За мөн боловсрол эвслийн 2014 онд боловсруулсан нийгмийн ялгаатай байдлыг сургалтын хөтөлбөр сурагчигт тусгах удирдамжийг бас удирдамж болгосон. За мөн 2013-2014 онуудад боловсрол эвслийн гишүүн байгууллагууд боловсролын яамнаас одоо боловсруулж байгаа сурагчгүүдэд хүний эрх гендрийн анализ хийсэн байдаг. Тэр одоо туршлагаа бас ашигласан. За ингээд 6-аас 12 дугаар ангийн сурах бичгийн агуулга, текст, дүрслэл, зураг бүгднийг хамруулсан гэсэн үг. За мөн их сурвалжуудыг бид нар тоолсон. Тухайн сурагчигт ямар их сурвалжийг ямар хэлээр хаанаас одоо ашигласан байна вэ гэдгийг нь бол авч үзсэн. За ингээд хүний эрх, гендрийн эрхтгш байдал, тэгш хамруулалт, олон талт ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх тэгш байдлын агуулга яаж туссан бэ гэдгийг бол бас харах гэж оролцсон. За ингэж хийхдээ эхний одоо эвсэл маргинал бүлгүүд гэж яриад байдаг те боловсролын бодлогоос гадна үлдэх эрсдэлтэй үлддэг бүлгүүд гэж ярьдаг. Нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол улсын хөгжлийн төлөв байдалд хийсэн дүн шинжилгээ гэж баримт бичиг 2021 онд гаргасан байдаг. За энэ баримт бичигт туссан бүлгүүдийг бид нар сонгож авсан гэсэн үг. Эдгээр бүлгүүдэд анхаарахгүй бол энэ бүлгүүд чинь хөгжлөөс чинь орхигдоод тий Монгол улсын хөгжлийн бодлогоос орхигдоод илүү эмзэг маргинал байдалд хүрэхнэ гэсэн зөвлөмж байдаг. За үндэсний цөөн хөдөөгийн иргэд ялгаатай гэр бүлүүд өөрх толгойлсон ганц бие ижил хөлсийн ядуу амжиргааны түвшинд байгаа хүмүүс ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бэлгийн цог гэсэн бүлгүүд. Тэгэхээр энэ бүлгүүдийг бид нэр илүү онцлж харсан гэсэн үг. Ингээд харахтаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүүсийн харьцааг яаж харсан бэ гэвэл нэгдүгээр текстэн дотор байгаа хүний нэрээр мөн дүрийн тоогоор охин хөвгүүд юм уу гэд тэ. За дээрэс нь зургийн дүрслэлээр сурагчиг номнууд чи ерөн зурагтай байдаг шүү дээ тий. Тэр зурагт бас бид нар ач холбогдол өгсөн. Тухайн зургийн өнгийг за мөн энэ зурган дээр ямар үүрэг гүйцэтгэж байгаа, ямар дүрээр одоо илэрхийлэгдэж байгаа вэ гэдгийг харсан. За ингээд өнгөний дүрслэл нь гендрийн хэвшмэл өнгөний дүрслэлээр байна уу үгүй юу гэдэг дээр харсан гэсэн үг. За иргэний боловсролын агуулгад
иргэний боловсролын агуулгыг ямар бодлогын баримтчууд чухал авч үзсэн байдаг вэ? Гэвэл нэгдүгээрт боловсролын ерөнхий хууль 14-р зүйлийн албан боловсролын агуулга, суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяа сонирхол, хувь хүний болон нийгмийн эрхцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжилгээ ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ гэж орсон. За мөн алсын хараа 2050-ийн боловсрол бүлгийн 2-1 хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь хэмээн насан туршдаа суралцахын тогтолцоог бэхжүүлнэ. Мөн доктортой хөгжлийн зорилго 2030-д дэлхийн иргэний боловсрол буюу 4-7 гэдэг зорилго байдаг. За энэ одоо 4-7-д бүх суралцагчдад доктортой хөгжил, доктортой амьдралын хэм маяг, хүний эрх, гендрийн эрхтгш байдал, их тайвныг эрхэмлэх, үл хүчирхийлэх, дэлхийн иргэн байх, соёлын олон янзд ялгаатай байдлыг дээдлэх хандлагыг түгээх замаар доктортой хөгжлийг бий болгоно гэдэг. Тэгэхээр маш ийм өргөн хүрээний бодлогоодыг бид нар баталсан байдаг. Манай улс төрчид бид нар ч. За тэгээд улмаар гендрийн эрхтгш байдлын тухай хууль. За энэ хууль маш дэвшилттэй хууль гэж бидний зүгээс бас харж байгаа. Ерөнхий боловсролын сургалтын бусад байгууллагад хэрэгэлдэг ном сургагчид сургалтын хэрэглэгдэхүүн нь гендрийн эрхтгш байдлыг үгүйсгэсэн агуулгатай байж үл болно гэж байгаа юм. Тэгэхээр энэ бодлогын баримтчгуудыг хараад бид нар сургагчдаа харсан. За яагаад сургагчид чухал юм бэ гэд тэ? Та бүхэн одоо хүүхдүүдийнхаа, дүүнрийнхаа тий өөрсдийнхөө сургагчийг нэг эргээд бодъё тий хэрвээ одоо ээж нар бол гэрээнд даалгавар хийх гэж тэр сургагчийг бол бараг багш шиг л хэрглэж байгаа да тий. За тэгээд ингээд сургагчийг ер нь хэн боловсруулд юм бол яагаад сургагчийг чухал юм бол яагаад энэ сургагчийг заавал бүх сургууль үзэх ёстой юм болоо гэд харсан чинь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гол хэрэгсэл үндсэн хэрэглэгдэхүүн гинэ. Тухайн бодлогыг яг хүүхдийн ширээн дээр, анги танхимд, сургууль дээр, за зарим тохиолдолд гэртээ хэрэгжүүлэх хамгийн гол баримтчиг хэрэглэгдэхүүн. Дээрэс нь сургагчгийн сургалтцагчдад албан ёсны академик мэдлэг олгодог. Тэгээд хандлага зан үйлийг төлөвшүүлэхэд нөлөөлдөг. Албан ёсны академик мэдлэг, шинжилгээ ухаанд суурилсан мэдлэг тий. За ялангуяа ямар мэдлэг, ур чадвар, үнд зүйлийг төлөвшүүлэх вэ гэдэг 3 хүрээ одоо асуултанд бол хариулдаг. Дээрэс нь багш суралцагчид, боловсролын оролцогч талууд буюу одоо судлаач нар, багш нар, эцэг эхчүүд бүх хүмүүс сургагчдыг үнэн бодит зөв баталгаа нотлохонд суурилсан тэнцвэртэй мэдээлэл байдаг гэж итгэдэг. Зарим тохиолдолд энэ сургагч нь хүүхдийн анхных дээр нь цорын ганц барьж үзэх ном байдаг. Тийм учраас сургагчид ач холбогдол нь өндөр байгаа. За дүүн шинжилгээнийхээ үр дүн рүү шууд оръё. Нэгдүгээрт бол хүний эрх хэрэгчлөө арчлалын үндсүүл хэр туссан бэ гэдгийг бид нэр үнэлж үзсэн. За агуулга хангалтгүй байсан. Утга учиртайны арчлалын үнэт зүйл иргэдийн утга учиртай оролцооны талаарх агуулга 6-аас 12 дугаар ангийн агуулгад бараг байхгүй. За тулгуур ойлголтондоо үнэт зүйл гэж оруулсан. Гэхдээ энэ үнэт зүйл дотроо нөгөө манай үндсэн хуулийн тунхагласан хүмүүнлэг иргэний арчилсан үнэт зүйл байна уу гэвэл асуудалтай. Яагаад тэгэхээр сайн сайхан байдал, үнэн зөв, тэгээ буян нүгэл гэсэн байна. Үгнүүдийг ашигласан байсан. За дээрэс нь улмаар хүн төрөлхтний үнэт зүйлсээр монголчууд үнэт зүйлсээ баяжуулан эрхэмлэж байна гэсэн нь арчил хүний эрх хэрэгчлөө шударгаас эрхцүүт ёс нь яг ямар утгатай юм бэ? Хүн төрөлхтний үнэт зүйл гэж яг яагаад хэлээд байгаа юм бэ гэдгээ тайлбарлаагүй. Тэгээд энэ нь хүн төрөлхтнийх учраас монголчуудад ингээд дагвар байдлаар орж ирж байгаа гэдэг айстай. За улс төрийн оролцоо сонгогдох эрх, сонгуульд саналаа өгөх, иргэдийн нийтийн хуралд оролцох, орон нутгийн хөгжлийн сан гих мэтчлийн өргөн хүрээний оролцооны одоо иргэний боловсролын агуулга бүхэлдээ байхгүй. Иргэний ёс зүйн боловсрол хичээлийг зөвхөн Монгол өв соёл, Монгол ёс суртахуун гэж төлөөлүүлснээс болоод сайн муу, зөв буруу, нэр төр, эрхэм чанар, үүрэг хариуцлага, шудраг ёс гэсэн суур өмлөмжийн тухай ойлголт мэдлэгүүдийг олгох, дадуулах гол зорилт нь агуулгад нь тусаагүй. За мөн шашны агуулгууд бол 6-аас 8 дугаар ангид бол харьцангуй бага байсан. Гэхдээ 9-өөс 12 дугаар ангид бол шашны агуулга маш өргөн хүрээнд орж ирсэн. За дээрэс нь нэг
одоо нөгөө нэг эерэг юм гэдэг дандаа шүүмжилж болохгүй гэдэг. Нэг эерэг юм нь юу байсан бэ гэхээр унших ихүүд нилийн одоо өргөн хүрээний орсон байсан. Ялангуяа 6-аас 8 дугаар ангийн сурагчдад за унших их одоо нилээ өргөн хүрээнд орно гэдг нь сурагчдад үгийн баялаг нь нэмэгдэх ач холбогдолтой юм байна. Дээрэс нь унших одоо нөгөө юу гэдгийг дадал суух те унших дадал суухад бас хэрэгтэй юм байна гэж бид нар үзэж байгаа. За мөн 6-аас 8 дугаар ангийн сурагчдад хүний эрх ялгуурлан гадуурхсан хэвшүүл байдлыг өөгшүүлсэн, дэвэргэсэн тийм бичвэрүүд бас харьцангуй бага байсан. За мөн Монгол Ардын аман зохиол зүр цэцэн үг үлгэрээр дамжуулан амьтныг инэрх хайрлах чанарыг уриалсан биднэрт ийм өв уламжлал байсан шүү гэдгийг бас иш татаж оруулсан байж нь цаашаалтай. За гэр бүлийн орчин дах хэвшүүлэх үйлдэлүүдийг бол тодорхой жишээ баримтаар оруулсан байсан. Талархах, гэрээ ажиллаа хийх гэх мэтчлэн тий. За маш цөөхөн тасгал ажилд энэ одоо тухайн мэдээллийг эндээс уншаарай гэд QR код юм уу эсвэл YouTube-ийн линк энтрийг бол оруулсан байсан. Энэ нь бол бас нэлээд төвшөлттэй санагдчихсан. За үндсэн агуулга нь өөрийгөө болон бусдыг эрхэмлэх, тэдгээрийн харилцаанд дах сайн муу, зөв буруу, нэр төр, эрхэм чанар, нинжин сэтгэл, шударгаас үүрэг хариуцлага гэх мэт ойлголтуудыг ойлгоод амьдрал үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явдал байдаг. Гэтэл энэ дээр бол маш одоо явцсан хүрээний ойлголттой Чингис хаан бол Монгол улсын одоо бахархал юм. Тэгээд өөрийгөө өөрийгөө огоорч өрөөлт туслах нь, өрөөлийг бодох нь бол ёс суртахуунтай хүний мөн чанар юмч гэдэг юм уу тий. Ийм байдлаар орсон байсан нь бол энэ нь нөгөө иргэний ёс зүйн боловсрал гэдэг өргөн үрээнийхээ агуулгыг бол явцууруулад байна гэдгийг бол гарч ийн. За ялгуурлан гадуурхалт гендер эрхтэгч байдал дээр бол 6-аас 7 дугаар анги нь болохоор харьцангуй гайгүй. Харьцангуй одоо юу гэдгийг хүүсийн болон гендрийн ялгуурлан гадуурхалт гайгүй одоо тэнцвэртэй дөрүүдийн тэнцвэртэй зургууд нь харьцангуй тэнцвэртэй байдалтайгаар дүрслэгдсэн байсан. Анги ахих тусмаа энэ нь илүү юу гэдгийг гүнзгийрч ирсэн гэх юм уу да тий. За ер нь бол нийтлэгээрээ эрэгтэй хүн эрэгтэй хүүхэд бол ухаалаг тууштай хөдөлмөрч гэж дүрсэлсэн. Эмэгтэй хүн эмэгтэй хүүхдийг халамжлагч, уян зөөлөн сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй асардаг гэж дүрсэлсэн байсан. За их сурвалж болгон хэрэгэлсэн ном зохиолууд эрдэмтэн зохиолч, түүхэн хүн, баатар гэж үзэхэд бараг 100% эрэгтэйчүүд байсан. Их сурвалж гэж үзсэн нь. Дээрээс нь бид нар дөрүүдийг тоолсон. Дөрүүдийг тоолсон чинь за миний санаж байгаагаар 10 дугаар ангийн сурагч дээр 3 эмэгтэй дүр гарсан. Тэр 3 эмэгтэй дүр нь 2 нь гадаад хүн, нэг нь хөөрхий тэр охин гэдэг нэртэй. За энэ зургнууд нь 12 дугаар анги, 11 дугаар ангийн зургнууд. Бид нэр энэ зургийг яагаад үзүүлж байна гэхээр 11 дугаар ангийн зургийг те баг болоод зурагт нэр өгөөрэй. Тэгээд юу буруу сэтгэлийг хэрхэн зөв сэтгэл болгож хувиргах тухай ярилцаарай гэж байгаа юм. Гэхдээ та хэд ингээ харах юм бол эхний зурагт эмэгтэй хүүхэд ингээл чихэнд нь юм шивнээл нь хов ярьж байгаа юм шиг байгаа юм. За 2 дахь зураг нь эрэгтэй хүүхэд чавхаар шувуу харавж гин, 3 дахь зураг эрэгтэй хүүхэд нохой зодж гин, 4 дахь зураг эрэгтэй хүүхэд ном дэвтрээ уурж гин, 5 дахь зураг эрэгтэй хүүхэд охин хүүхдийг хулганд бариад айлгаж гин. За ер нь бол иймэрхүү зурагтай нийтлэхээр. За тэр дараачих нь бас энэ гэр бүлийн одоо үүрэг хариуцлага, гэр бүлийн талаар агуулга бас маш өргөн өрөөнд орсон. Та хэд хэрвээ сонирхол судалгааны үр дүнг нь бол бидгээд олон нийтэд танилцуулдаг байгаа. Гэхдээ сургачгийг харъя гэх юм бол мэдлэг цагийн мэн рүү ороод бүх сургачгийг харах боломжтой. Тэгэхээр та хэд өөрсдөө бас хараад үзвэл сонирхолтой ах. За доктортой гэр бүл гэхээр нөгөө түрүүнд хэлсэнтэй сургачгийн дээр нийгмийн ялгаатай бүлгүүдийг харуулна гэдгсэн. Гэтэл гэр бүл гэдэг агуулга бүхэлдээ 3 4 сургачийг дамнаад аав ээж эрэгтэй эмэгтэй хүүхдүүд дүрслэгдсэн байсан. Нөгөө өрөөс нөгөө ганц бие эцэг гихтэй эсвэл эмээ өөтөөгөө байдаг. Аав ээж нь байхгүй, ямар нэгэн шалтгаанаар амьдралын шалтгаанаар байхгүй. Энэ гэр бүлүүдийн дүрслэл нэгч байхгүй. Тэгснээ докторгүй гэр бүл гэсэн чинь ингээд уурж муурснаа нэг хүүхэдтэйгээ гэж салж байгаа ч юм уу тий. За дээр нь энэ мэрэгжил сонголтын агуулгыг их оруулаач гэд иргэний нийгэм болон бусад байгууллагуудаас
маш их шахалтуудыг энэ бол манай боловсролын яам одоо авч исэн. Тэгээ мэрэгжил сонголтыг оруулж байна гэдээ оруулсан чинь эмч багш цагдаа гэдэг 3 мэрэгжлийн тухай нийтдээ 30 хуудас юм бичсэн байсан. За тэгээд эмч багш цагдаа гэдэг 3 мэрэгжил нь эмч багш нар нь дандаа эмэгтэй дүрээр, цагдаа дандаа эрэгтэй дүрээр дүрслэгдсэн. Тэгэнгүүт бид нар STEM салбар руу охтуудыг оруулъя гэж зориод байгаа юм чи хаана байгаа юм бэ? Тэгээ хөвгүүдийг илүү боловсролын салбар руу оруулъя, түрүүний ихний ихтгэл дээр гарсан тий эрэгтэй мэрэгжлийн багш нар дутагдaltaй байна штэ гэдэг байгаа хэрнээ багшийг эмэгтэй дүрээр дүрсэлсээр л байгаа бол тэрний чинь сонгохгүй штэ. Тэгэхээр энэ бол нэлийн асуудалтай байсан. Дууссан. За энд би энийг яагаад оруулсан бэ гэхээр дандаа ийм ишлэлүүдийг оруулсан. Тэгээд дандаа Чингис хааны хэлсэн үг гэдээ оруулсан байсан. Үнэхээр Чингис хаан хэлсэн хэсэг нь бас жоох эргэлзээтэй тий. За Чингис хааны хэлсэн үг гэхээр бид нар сүүлийнх нь үгийг онцлох гээд байгаа юм. Арчаа муу эмс охид, адар муу хатад олширвал айл гэр доройтон мөхөж ахуй төрд хал үлэмж болоо гэж байгаа юм. Эмэгтэйчүүдийн гендерийн оролцоо, улс төрийн оролцоо, бид нар чинь ковот мовот яриад байдаг. Ийм үгийг үнэхээр Чингис хаан хэлсэн хэсгэд бол би эргэлзэж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр би өөрөө түүхийн багш байсан. За тэгээд ер нь энийг би гүйлгчээ. Яагаад тэгэхээр энэ их сурвалжууд нь маш эргэлзээтэй. Ихэнх нь дандаа Орос их сурвалжууд. Тэгээд буддын философийн номнууд, шашны номнууд, дахиад гойлонгоо гэх мэт entertainment сайтуудаас сурагчгийн их сурвалжийг бүрдүүлсэн байсан. Зарим их сурвалжууд нь үнэхээр энэ яг баталгаа нотлохоотой үнэн ихсэгт нь эргэлзмээр их сурвалжууд орсон. За дүгнэлт зөвлөмжийнхөө би сүүлийн слайдыг танилцуулъя. Тэгээд хүүхдийн эрхийн конвенцийн боловсролын зорилгын талаарх нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн хорооны зөвлөмжийг сургалтын хөтөлбөр сурах бичиг зохиогчдод таниулах, нийгмийн ялгаатай бүлгүүд тэдний онцлог ялгааг сэдвийн агуулгын хүрээнд оруулаагүй байсан. Анхааруулжтай гендер зорьсон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар сурагчдын гин буруугаа ухаарах хайрлан хүндэтгэх жишээн дээр төслөө оруулж болохоор боломжуудыг бол огт ашиглаагүй. За нийт 6-аас 12 дугаар ангийн сурагчийг уншиж хахад 3 удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дүрслэгдсэн, нэг нь 6-аар дүрслэгдсэн, 2 нь текстэн дотор байсан. Тэгэхдээ дандаа хандив тусламж хүссэн хөөхий тэр хүмүүст туслая. Хандивын аян өрнүүлж урайлга бичээрэй гэх мэтчлийн даалгаврууд оруулсан байсан. Энд нь бол маш харамсалтай. Уухта цөөнх бүлгүүд, хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнх, LGBT бүлгүүд өөрсдийгөө сурагчигт харах нь өөрсдөө итгэх итгэлийг нэмэгдүүлж би энэ нийгмийн нэг хэсэг юм байна штэ гэдэг мэдрэмжийг төрүүлдэг. Боловсролд идэвхтэй хамрагдахад нь бас дэмжлэг үзүүлдэг, хүчин зүйл болдог. Тим юм бол энэ сурагчгаас бол харагдаагүй. Иргэний осцон боловсрол хичээлийн хөтөлбөр сурагчгийн албан боловсролын тогтолцооноос нэн даруй татаж тус хичээлийн агуулгыг шинжилэн боловсруулах шаардлагатай юмаа гэсэн зөвлөмжийг бид нар хүний эрхийн комиссоор дамжуулаад боловсролын яамд өгсөн. Тэгээд хүний эрхийн комисс биднэрт албан зөвлөмжтэй хүний эрхийн комиссийн гишүүн зөвлөмж хургуулдаг. Зөвлөмжийнхаа хуулбарыг биднэрт өгсөн. Энэ дээр анхаараач гэд. Тэгээд одоогоор хөтөлбөр шинжлэгдэж байгаа гэдэг байдалтайгаар процесс нь явж байна. Гэхдээ үнэхээр ийм байдлаар хичээл орох юм бол багш нар энэ хичээлийг заах дургу болох байхгүй юу? Одоо аль хэдийн дургу болчихсон байгаа. Тэгэхээр энэ хичээлийн ач холбогдол нь юу вэ? Дэлхийн иргэн боловсролох хүний эрх гендрийн агуулга, иргэдийн оролцооны талаар агуулгыг орох боломжтой байтал ийм болоод хувиргацсан байгаа нь харамсалтай. За баярлалаа.